Орны эрхэм дарга гишүүдээ засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлд хяналт тавих нийтлэг журмын 6 заасны дагуу захирам системд хяналтад байгаа улсын их хурлын аюулгүй байл гадаад бодлогын байнгын оронд хамаарах 23 шийдвэрийн 121 заалтын биелэлд 2025 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг танилцуулж байна. Хяналт шинжилгээ үнэлгээг засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн захим сандгаас шатараас захим санд ирүүлсэн тайлан мэдээллийн хөгжлийн дата базыг ашиглаж ирсэн бөгөөд анхан шатны нэгжээс шатараасан үнэлгээний тайлан нэгтгэсэн үнэлгээг хийж гүйцэтгсэн. Энэ үйл явцад яам агентлаг орон нутгийн төлөөллийг оролцуулснаас гадна Канадын Мэри төсөл ЮНИСЕФ удирдлагын академийн зөвлөхүүдийн арга зүйн дэмжлэг зөвлөм саналыг тусгай ажилласан анх удаа бүх шатны оролцоог хангасан арга хэмжээ боллоо. Мөн ажлын бүтээмж үрдэн нэмэгдүүлэхэд технологийн дэвшлиг ашиглаж тус байнгын оронд хамаарах шийдвэрийн биелэлд хэмэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийж үзсэн болно. 2025 оны жилийн эцсийн байдлаар тус байнгын орооны 23 шийдвэрийн 121 заалтыг яам агентлаг аймаг нийслэл хэрэгжүүлж ажилласан 72.1% байна. Нийт 66 заалт хэрэгжсэн 38 заалт хэрэгжих шатанд байна. Үүнээс удаашралтай эрчимжүүлэх шаардлагатай 12 заалт хэрэгжээгүй 14 заалт байгаагаас 13 нь удирдлага зохион байгуулалтаас нэг нь санхүү хөрөнгө оруулалтаа шалтгаалсан байна. Хугацаатаа өгөгдсөн оны төгсгөлд гарсан буюу хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 3 заалт байна. 2025 оны жилийн эцсийн хяналт шинжилгээ үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн бодит шалтгааны улмаас хэрэгж боломжгүй болсон цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан тухайн шийдвэр хүчингүй болсон зэрэг шалтгаанаар 66 заалтыг засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн захин сангийн хяналтаас хасах үндсэлтэй гэж үзэж байнгын орооны уралдаанд танилцуулж байна. Тайлант онд хэрэгжээгүй шийдвэрүүд нь төрийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээс шалтгаалжээ. Тухайлбал төрийн байгууллагуудын төвшөнд хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдээгүй, салбар хоорондын ажлын уялдаас бол олон удаагийн бүтцийн өөрчлөлт хийгдсэн, төсөв хөрөнгө оруулалтын эрэм дараалал хангалтгүй, бодлогын болон хүний нөөцийн докторгүй байдал зэрэг нь хууль тогтоомжийн биелэлтэнд сөргөөр нөлөөлж байна. Иймд Монгол улсын хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлан засгийн газрын уралдаанаар хэлэлцүүлсэнтэй холбоотойгоор засгийн газрын гишүүн, засгийн газрын агентлагийн дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт арга хэмжээ авахыг даалгасан. Үүнд хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлж, салбар хоорондоо уялдааг ханган, бодиттой үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжтэд үнэлт өгүүлэлт өгч, иргэдийн ахуй амьдрал болон салбарын хөгжлийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг үнэлж тооцож ажиллах. Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн төслийг босруулахдаа зохицуулалт утга агуулгын хувьд давхардалт хийдэл зөрчилтэй шийдвэр гаргахгүй байх, санхүүгийн хүсрэг тусгах, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт хэрэгжихүйц байхад анхаарах. Дижитал хяналт их хөгжил суурьсан үнэлгээ хийх, хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг бодит цагт хянах, ил тод болох чиглэлээр захим шинжилгээг санал боловсруулалт танилцуулах. Мөн хууль тогтоомжийг хангалтгүй үйлс албан тушаалтнууд зөвлөмж хөргүүлж хэрэгжтэд хяналт амжилтлагыг засгийн газрын хэлэх газрын дараа даалгасан болно. Цаашид Монгол улсын төрөөс засгийн газрын үйл ажиллагааны чиглэл бүтсэн ерхий тогтолцооны өөрчлөлт шинжилтийн талаар баримтлах бодлогыг эргэн харах, шинжлэх, сайжруулах үндэслэл нэгэнт бий болжээ. Хууль тогтоомжийн биелэлтэй холбоотойгоор улсын их хурлын төвшөнд анхаарах асуудлууд байна. Үүнд улсын их хурлаас удирдлагын томилогддог, сонгогддог байгууллагуудад үүрэг даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг тайлагнах үйл ажиллагааг гүйц засгийн байгууллагуудын төвшөнд уялдуулах, нэгдсэн байдлаар тайлагнах боломжийг бүрдүүлэх. Улсын их хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн захим сантай уялдуулах, гарч байгаа шийдвэрийг шуурхаа дамжуулах, хяналтад авах, улсын их хурлын байнгын ороо, улсын их хурлын гишүүдийн төвшөнд шийдвэрийн хэрэгжилтийн явцыг захим систем ашиглан улирал тутам танилцах боломжтой болох. Улсын их хурлаас баталсан хууль тогтоомжийн давхардал хийдэл зөрчил болон тухайн жилдээ бүрэн хэрэгжсэн болон бусад шалтгаанаар хяналтаас асуулах шийдвэр заалтын талаар засгийн газартай тогтмол хамтарч ажиллах. Хууль тогтоомж, улсын их хурлын тогтоол, байнгын орооны шийдвэр, засгийн газрын бодлогын баримтчиг заасан зарим заалт агуулгын хувьд давхцах, хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин тогтоол хэлбэрээр албажуулах зэрэг зөрчил гарахаас өрсөн сэргийлэх. Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16-г улсын их хурлаас засгийн газар улсын их хурлд ажлаа шууд хариуцсан тайлгнадаг байгууллагад хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйл зааснаас бусад улсын их хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлж чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө улсын их хурлд ирүүлнэ гэж заасан нь цаг хугацааны хувьд үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээгт хангалтгүй байна. Ийм цаг хугацааг уян хатан байдлаар зохицуулах шаардлагатай. Тус байнгын оронд хамаарах шийдвэрүүдийн биелэлтэд анх удаа хэмэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийсэн бөгөөд нийт заалтад хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин үргэлжүүлсэн заалт байхгүй. 35.5% нь тогтоолын эрх чиглэлийг давтан баталгаажуулсан заалт байна.
1.7% нь бодлогын баримтчигчдад агуулгын огцлолтой заалт байна. Иймд улсын их хурлын холбогдох бүтцийн нэгжтэй хамтран хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийх ажлыг улам боловсронгүй болгож, улсын их хурлаас гарч байгаа шийдвэрийн биелэлд өрнөлөө хяналтыг сайжруулахыг хичээж байна. Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хамаарах хууль тогтоолын биелэлтийн 2025 оны жилийн эцсийн хэн шинжилгээ үнэлгээний мэдээллийг авсаргасан болно. Баярлалаа.